2012 оны улсын хурлын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн сонгогдож энэ удаад бид улсын хурлд эмэгтэйчүүдийн бүлэг байгуулах хэмжээнд очиж чадсан. Ер нь улс төрч тэр эдийн засаг нийгмийн салбарт бид энэ төлөөллийн зарчмыг бол бас хадгалж явах хэрэгтэй. Магадгүй эрчүүд илүү том мөнгө, илүү том төсөл юм руу анхаарал хандуулдаг бол бид нар иргэдийн амьдрал ахуйруу их гүн нэвтэрч чаддаг. Улсын хурал гэдгийг одоо хүн гэж бодох юм бол тэр одоо чихгүй юм шиг зарим асуудал дээр ханддаг байсан л да. Тэгээ ийм нөхцөл байдалд бол улсын хурлд 11 эмэгтэй гишүүн гарч ирнэ гэдэг бол өөрөө саяны сул талыг нөх их том боломжоо гэж харж байна. Улсын хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг 5 намын төлөөлөл болсон эмэгтэйчүүдээс бүрддэг. Нам харгалзахгүй эмэгтэйчүүдэд хамтран ажиллах тийм талбар бий болсон. Эмэгтэй улс төрчдөл энэ 51% төлөөллийг улс төртэй холбодог гүүр нь болдго юм байна. Эмэгтэйчүүд маань их идэвхтэй, мэдлэг боловсрол өндөр, тэгээд нийгмийн одоо бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байдаг. Улсын хурлын сонгуулийн тухай хууль, улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн намууд өөрсдөө бас эмэгтэй улс төрчдөд ийм одоо бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүн гэж бол харж байгаа. Улс төрөөс хамааралгүйгээр нийгмийн бүлгийнхээ хувьд эмэгтэйчүүд төрд ямар одоо хөв нэмэр оруулах чадах юм? Хүүхдүүдийн асуудал, тэр дундаа эмнэлгийн асуудал, сургууль цэцэрлэгийн асуудал гэсэн ийм тодорхой зорилгоодыг тавьсан. Улс орны амьдралыг, нийгмийн амьдралыг, хүүхэд хөгшид гэр бүлийн амьдралыг, асуудлыг илүү тэнцвэртэй шийдэж явахд эрэгтэй эмэгтэй хүмүүс аль алиных нь оролцоо чухлаа гэж боддог. Нийгэмд холбоотой асуудлаар эмэгтэй бүлэгт одоо маш олон иргэд хүсэлт санал явуулдаг. За үүнийг бид одоо шийдвэрлэж улсын хурлд болоод засаг төрд за бусад салбар яам одоо орон нутгуудад бид нар энэ асуудлыг одоо боловсруулан өгч явуулдаг ийм ач холбогдол болсон. Бид нар үндсэн хуульд заасан тэр эрхийг эдлүүлэхийн тулд яг нэгдмэл байр суурьтай, нэг дуу хоолойтой, нэг баг болж ажиллаж чадсан. Энэ бол эмнэлгийн асуудал байна, төрхийн асуудал байна, сургууль цэцэрлэг, тэгээ гэр бүлийн хүчирхийлгээд Жижиг амьдралын гүнд байдаг асуудлуудыг ил гаргаж ирж хууль болгож батлуулах гэж ирмэлцэж байгаагаараа бас их том давуу тал байна гэж. шийдэл гаргахаасаа илүү шийдлээс өмнө ямар асуудал байгаа вэ гэдгийг олж хардаг нэг цонхоо одоо цэлэгтэл нэгцэн гэж хэлмээр байна. Өнгөрснөө эргээд харахад бол бид үйлдвэржилт, зам, барилга гэсэн хатуу дэд бүтц рүүгээ дандаа анхаарсаар ирсэн байна. Гэтэл нөгөө гэр бүл, иргэдийн одоо эрүүл мэндийн асуудал, хүүхдийн хүмүүжлийн асуудал, ёс суртахууны асуудал энэ зүйлдээ ерөөсөө огт хөрөнгө оруулалт оруулахгүй ирсэн байна. Тийм учраас нийгмийн сэтгэлгээний бүх салбар уналтанд орсон байна. Энэ ажил дээр эмэгтэйчүүд бидний хийх ёстой маш олон асуудлууд хуримтлагдсан байна. Эмэгтэй улс төрчдийн оролцоо нэмэгдэж байгаа явдал нийгэм тулгамдж байгаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд илүү дуу хоолой болж чадна гэж үздэг. Хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эхчүүдийн эрүүл мэнд, за мөн эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, гендерийн тэгш байдлын талаар бол хамтран ажилладаг юм аа. Бид нар эмэгтэй бүлгийн гишүүдийн хувьд бол тэр сургууль цэцэрлэгээр яваад, тэр төр хэмнэлгээр яваад өнөөдөр бол хамгийн түрүүнд энийг шийдэх ёстой юм байна. Өнөөдөр офисын барилга эхэлж барих уу? Үгүй бол төрийн байгууллагын тавилгыг солих уу? Даргын унааг солих уу гэхээсээ илүүтэй өнөөдөр төр хэмнэлэг бол хамгийн болгоомжтой асуудал юм байна гэдгийг бол эмэгтэй хүнийхээ хувьд газар дээр нь очисон гишүүдийн хувьд илүү одоо тодорхойлж хийж чадж байгаа. Эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл гэд гэр бүлийн энэ хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинжилэн боловсруулах ажил дээр бас ажлаасаа гаргаад ажиллаж байна. 2012 оны 11-р сард бидний хамгийн анхны батлуулсан хууль бол тамхины хяналтын тухай хууль байсан. Дамаг тамхиталтанд өртөх эрүүл мэндийн чиглэлээр хамгийн хорт зүйлсийн нэг болсон тамхины хэрэглээг бууруулах чиглэлээр бол өнгөрсөн 2 жил хуулийн хэрэгжил маань нэлээд сайн байгаа гэсэн үнэлгээ дүгнэлтийг аваад явж байна. Өнөөдөр нийтийн эрүүл мэндийн
чиглэлээр хийх хамгийн том өөрчлөлт маань дотоорл хундааны хяналтын тухай хууль байх ёстой гэж үзэж байгаа. Гэмт хэргийн гаргалтын хамгийн том шалтгаан, гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том шалтгаан ч мөн архитай холбоотой байдаг. Хууль гэдэг бол санаачлах нэг асуудал, олонхоороо шийдвэр гаргаж батлах гэдэг нь бол хамгийн чухал асуудал байдаг. За бид жишээлбэл олон хүүхэд төрөөж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлуулж байлаа. Тэгснээр өнөөдөр Монгол улсад хүн ам зүйн бодлогыг дэмжсэн их зөв тогтолцоотой болсон гэж бид харж байгаа. За дээрэс нь бидний одоо нэн төрөнд хийх шаардлагатай бас нэг ажил бол энэ хүүхд харах үйлчилгээний тухай хууль байгаа. Энийг хүн болгон хүсэж байгаа. Хүүхд харах үйлчилгээний шинэ хэлбэрийг өнөөдөр бий болгоё гэж боловсрал шинжилгээ ухааны яамтай хамтарч хуулийн төсөл боловсруулж ажилласан. 80 мянган хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Хүүхдүүд маань цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байснараа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй. Дээр нь ээж нар маань улсынхаа эдийн засагт хүч хөдөлмөрөөр зарцуулж явах тэр үедээ гэртээ сууж олон жилээр хүүхдээ харах явдал үүсэж байгаа. Энэ нь өөрөө гэр бүлийн амьдралд орлогын хувьд ч гэсэн тэр гэр бүлийг ядууруулт хүргэх үндсэн шалтгаан болж байгаа учраас хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг бид хүүхд харах үйлчилгээний тухай хуулиар зохицуулахаар ажиллаж байгаа байлээ. Монгол хэлний хууль, хэвлэлийн эрхчлөөний хууль гэсэн энэ хоёр хууль дээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас нэлээд сууж ажиллалаа. Сүүлийн жилүүдэд гарч байгаа санаа зовоож байгаа үйл явц бол монгол хэл маань үнэхээр бас доройтолд орж эхэлж байна. Монгол хэл бол ерөөсөө монгол үндэстний оршин тогтнохын үеийн үед оршин байх юм баталгаа. Хэл устдал үндэстэн устдаг. Гэтэл өнөөдөр бид нар бол бас тулгымдсан асуудалтай, өнөө маргаашийнхаа асуудалд тэрхийг анхаарал тавиад улс үндэстнийхээ хамгийн чухал асуудлыг өдөр өдрөөр одоо алдагдж байгаа үнэтэй зүйлээ анзаарахгүй өнгөрөөд байна гэсэн ийм нэг бодол эмзэглэл надад байдаг л да. За эмэгтэй гишүүд нэг асуудал хамтран ажиллаж байгаа. Тэр нь хүүхдийн асуудал, тэр дотроо бол өвчин бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар бид нар бас хамтраад өвчин бэрхшээлтэй иргэдийн эрхтэй холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж чадсан юм аа. За хүүхдийг яаж багаас нь өвчин бэрхшээлтэй ч гэсэн хөгжүүлэх вэ? Тэднэрт яаж боловсрал олох эрхийг бий болгох вэ? Эрт онцлох вэ гэдэг заалтууд бараг байдаггүй байсан учраас бид нар аль болохоор эрт онцлоод эрт онцлохын тулд комисс байгуулад тэр гаргасан үнэлгээ дүгнэлтэн дээр нь тулгуурлаад өвчин бэрхшээлтэй хүүхдүүд багаасаа тодорхой үйлчилгээ улсаас хүртэх ийм одоо зохицуултыг хуулинд хийж чадсан юм аа. За дээр нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр сэтгэгц зан үйлийн эмгэгтэй хөгжлийн бэрхшээлтэй зайлшгүй бусдын асрамж халамжинд байх шаардлагатай тэр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ялангуяа тэдгээрийг харж байгаа тэр өөрийнхөө ажил хөдөлмөр эрхлэх тэр болцоог асуулсан насаараа үр хөвгтэй гэрүүлийнхээ аль нэг гишүүнийг харсны улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй бие сэтгэл болон эд материалаар эдийн засгаараа хохирсон тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх тэдгээр хүмүүсийг тэтгэврт гарах боломжийг эдлүүлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулж ажиллаа. За миний хувьд бол эрүүл мэндийн салбарын одоо багц хуулиуд дээр бол одоо онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Зөвхөн эмчнэрийн асуудал биш, эрүүл цэцэрлэг, эрүүл сургууль, эрүүл хот дүүргүүдийг бий болгож өнөөдрийн утаанаас салсан тийм ээ энэ Монголын иргэд маань эрүүл орчинд өсдөг, ториндог энэ бүх нөхцөлийг давхар бүрдүүлж ээж өнөөдөр бид бүгдээрээ эрүүл төр ямар зарчим баримтлах вэ гэх юм бол энэ төрөнд нөгөө эмийн маань чанар нь ямар байх юм, аюулгүй байдал нь ямар байх юм, үйлчлэгэд ямар байх юм бэ гэдэг хамгийн тулгымц асуудал энэ болсон. Тэгээ бид нар энэ шинэ бодлогоороо эмийн зохицуулалтын байгууллагыг тусад нь байгуулад саяны бидний нөгөө толгомдоод байгаа асуудлаа ялангуяа эмийнхаа чанар аюулгүй байдлыг хяндаг, төр тэрийгээ хяндаг, төр өөр ард түмэнд баталгааг нь гаргаж өгдөг энэ зохицуултыг хийж өгснээрээ би одоо энэ шинэ бодлого маань бол хамгийн одоо гол ач холбогдол нь энэ талдаа байна гэж бодож байгаа. Ер нь эмэгтэй хүн хурж ирлээ. Улс төрд эмэгтэйчүүд гарч ирлээ. Энэ хогийг цэвэрлэдэг л болчих юмсан нэг хоггүй улс болох юмсан л гэж хүн болгоо ярьж байгаа шүү дээ. Хог хаягдлыг одоо багасгах, дахиурыг бүрэн одоо ашиглах, ер нь хогийг бүрэн баялаг болгох. Энэ одоо эрх зүйн одоо циклийг, эрх зүйн орчныг нь бий болгоод энэ одоо эдийн засгийн циклийг нь үүсгэх энэ үүргийг бид нар авчаад байгаа л да. За хог боловсруулах үйлдвэр өнөөдөр Монгол улсад одоо байхгүй байгаа нь маш одоо их хүнд иргэдийн болоод нийгмийн амьдралд маш хүнд тусаж байгаа. За хог боловсруулах үйлдвэрийн асуудал бол мэдээч одоо Монгол улс өөрөө бас тэр болон боловсруул хийж чадахгүй асуудал байгаа. Энийг бол одоо олон улсын хэмжээнд асуудал тавьж одоо
сүүлийн нэг жилд одоо 4 улсын одоо бас хамтарч ажиллах талаар санал авсан. За ингээд одоо удахгүй 12 сарын 8-нд хог боловсруулах үйлдвэрээр одоо Израиль улсын компани Qualcomm компани бас гар үсэг зурж Монгол улсад одоо 100% хөрөнгө оруулалтаагаар хог боловсруулах үйлдвэр хийх ийм ажлыг тавьж байна. За авилгалын эсрэг парламентчдын бүлэг байгуулагдсан нам намын төлөөлөлтөд 19 гишүүн ажиллаж байна. За эмэгтэйчүүдийн бүлгээс уян гишүүн, Батчин гишүүн бид 3 уянд ажилладаг. За энэ чиглэлээр бол авилгалын эсрэг үндэсний хөтөлбөрийн улсын их хурлаар батлуулах дээр их анхаарч ажиллаж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч хэлбэгт орж энэ хөтөлбөрийг санаачилж оруулна. За энэ дээр бол төрийн бус байгууллагууд, судлаачид, авилгатай тэмцэх одоо байгууллагаас хамтарч их олон хилцүүлэг явагдсан, судалгаа хийгдсэн. Энэ дээр бас манай бүлгийн гишүүдээс бол их идэвхтэй оролцож байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид бол Монголын эдийн засгийн томоохон салбар болчиход байгаа. Гэтэ харамсалтай нь ямар алдаа дутагдал тэнд байна вэ гэвэл эдгээр маань томорч өсөж хөгжиж дэвжиж чадахгүй байна. Томорч хөгжих боломжгүй ороо эргэцчихвэ гэдэг шалтгааныг тодруулж ямар дэмжлэг үзүүлэл зүйтэй вэ гэдгийг тодруулахаар эмэгтэйчүүдийн бүлгээс бас одоо санаачилж ямар асуудал байна гэдэг жижиг дунд бизнес эрхлэгчдийг урьж цуглуулж байгаа тэдний зовлон сонссон. Бүх одоо засгийн газрын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төр зээл хөтөлбөрүүд засгийн газраас их дэмжиж их мөнгө төлөвлөдөг боловч яг нарийнда банкар дамжихаар банкны өндөр шалгуур дээр тулаад бүдэрдэг. Энэ байдлыг яаж зохицуулж болох вэ гэдэг бид нар засгийн газартай холбогдох яамттай яриа хэлцээр хийж энэ шалгуурыг хөнгөлөх тал дээр бас эмэгтэй гишүүд ажиллаж байгаа. Эцсийн байнгын хороо бол 2012 онд шинээр байгуулагдсан. Тэгээ иргэдийнхээ нүд чих болж ажиллаж байна. За улсын хурлын нэг гол ажил бол иргэдийг төлөөлж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр иргэдийг төлөөлж ажиллах хамгийн гол байнгын хороо нь бол манай байнгын хороо. Иргэдийн ирүүлсэн өргөдөл дээр бид нар судлаад үнэхээр энэ улсын хурлын анхаарах ёстой асуудал мөн гэх юм бол бид нар тэр иргэний өргөдлөөр сайдыг авчирч байна. Тэр мэргэжлийн хяналтын тэр холбогдох агентлагийн албан тушаал шалтнуудыг авчираад яагаад энэ хэрэгжихгүй юунаас болсон юм. Ингээ газар дээр энэ асуудлыг шийдээд хугацаатай албан тушаалтнуудад үүрэг өгөөд энэ одоо иргэний хохироос асуудлыг шийдэх. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт гэж олон улсын нэлээд том арга хэмжээг Монгол улстай анх удаага зохион байгуулсан. Монгол улсынхаа бүс нутагт гадаад харилцаа, үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ийм үйл ажиллагаа. Бүгд хятад ард улсын тийм ээ. Оросын улбаны улсын хойд өмнөд хоёр хөршийнхөө болон Япон, Солонгос, хойд өмнөд Солонгос гэдэг ингээд бүс нутгийнхаа орны эмэгтэй парламентчдтай харилцаа өргөжүүлж байгаадаа бол их баяртай байгаа. За би Бороод Монголын парламентын бүлгийн даргаар одоо 12 жил сонгогдсон ажиллаж байна. Орос Монголын ард иргэдийн хоорондын харилцаа, ахмадууд, залуучууд, за мөн иргэдийн хоорондын харилцааг одоо сайжруулах талаар өнгөрсөн 12 жил маш олон ажлуудыг зохион байгуулсан Бороод эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч бид нар маш олон байгууллагууд одоо хамтарч бие биенээсээ туршлага судалж ингэж сайхан ажиллаж байна. Оросын улбаны улсын одоо Бороод улсын ерөнхийлөгч надад одоо Бородын нийгмийн гавьяат ажилтнанд цол тэмдгийг өгсөн байгаа. 2013 оны 11-р сард Бэлэг улсын Брюссел хотноо дэлхийн парламентын гишүүн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний чуулга уулзалт болсон. За энэ дээд хэмжээний чуулга уулзалтад Монгол улсыг төлөөлж бол эмэгтэй парламентын гишүүдийг төлөөлж би өөрөө оролцсон байгаа. Монголынхаа эмэгтэйчүүдийг төлөөлж шагнал гард авсан. За тэнд Монгол улс ямар шагналд нэр дэвшижсэн бэ гэхээр эмэгтэйчүүдийн тэгш эрхийн байдлыг эрс нэмэгдүүлсэн орн гэдэг ийм одоо нэр дэвшилтэнд бүс нутгаас шалгарч одоо зүүн Азийн бүсийн одоо тэргүүлэх орон гэж энэ шагналыг авсан. Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн удирдах байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны ассамбле гэж байгууллага байдаг. Тэр удирдах байгууллагын одоо өргөтгсөн Нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн орнууд 193 орн орсон удирдах байгууллагын ассамблеийн хурал анх удаа энэ жил Найробид Кенд болсон юм аа. Тэгээ энэ анх дахь ассамблеийн дараагаар Монгол улс сонгогдсон. Байгаль орчны хөгжлийн салбарыг хариуцж байгаа гэдэл би бас сонгогдсон байгаа. Тэгээд
Монгол улс 2014-өөс 16 онд Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны чиглэлийн асуудлуудыг хариуцсан удирдах байгууллагыг одоо тэр байгууллагын бодлого, төсөв, дараагийн одоо 2016 онд болох ассамбле их хурал дээр гаргах шийдвэрүүд дээр нь тодорхой саналуудаа өгөх, нөлөөлөх, за тэгээ энэ байгууллагыг удирдах юм хариуцлагатай үүрэг бидэнд ногдож байгаа. Үр хүүхэд гэр бүлийнхаа сайн сайхны төлөө эхчүүд бидэл цаг мөч тутам сэтгэл зүрхээ зориулж явдаг шүү дээ. Таны энэ дуу хоолойг төрийн бодлогод тусгуулах гэж эмэгтэй гишүүдийн бүлэг нэг баг болон ажиллаж байгаамаа. Гэрийн эзэгтэй таач гэсэн манай багийн гишүүн шүү. Эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг хамгаалсан эрхтгч нийгмийн төлөө. Байгаль орчиндөө ээлтэй ногоон хөгжлийн төлөө. Ив нэгдэлтэй, хамтын зорилготой бүтээлч Монголын төлөө. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг. Хүүхдийн хөгжил, хүний эрхийн төлөө. Монгол улсын нийгмийн хамгааллын бодлогыг эрүүл болгохын төлөө. Монголын иргэн бүр эрүүл орчинд орлоготой амьдрахын төлөө. Улс төрийн нээлттэй шудраг үйл ажиллагааны төлөө. Монгол хүн Монголын баялаг болохын төлөө. Хээл хахуул авилгалын эсрэг. Иргэний дээдлсэн төрийн төлөө.